Рок хөгжмийн урсгал. Оршил хэсэг. Рок хөгжим гэж та нарынхаар юу вэ? Бүүн савх 9 журийн гялцал тэмдэг, гинцэлт болсон эвгүй гарууд, рок-н-ролл хөгжмийн дор амьдралын хэм маяг, хувцлалт ааш аягаараа нэгдэж, нийгэмд үзэл бодлоо түгээж ирсэн хэсэг бүлэг хүмүүс. Гэхдээ рок-н-ролл гэхээр хүмүүс ийм хэм маягтай хүмүүс гэж төсөөлөө зарччихсан байдаг. Гэвч тэднийг үнэндээ рок-рууд гэдэг. Хөгжмийн рок-н-ролл хэм маягийг анх үндэслэгчид болох Жак Берри, Элвис Пресли, Жен Винсент нарын үлгэр маягаар хувцлаж, мотоцикл унаж тохидог залуус. Өнгөрсөн зууны 60-аад оны үед Британд үүссэн рок-н-роллын нэг урсгал юм аа. Тэгэхээр жинхэнэ рок-н-роллоос тэднийг ялгах хэрэгтэй. Харин одоо 1950 оноос хойш хөгжиж ирсэн рок хөгжмийн урсгалын үүсэл төрөл, тухайн төрлүүдийн характер, төлөөлөл болсон хамтлаг дуучдын талаар та бүхний мэдлэгийг өргөжүүлэх гэж байна. Рок хөгжмийн үүсэл. Энэ цаг үед популизм буюу хүмүүсийн тэгш байдлыг тунхагласан үзэл санаа дэлгэрч байсан бөгөөд мөн индивидуализм буюу хувь хүний эрх чөлөөг хамгаалсан үзэл бий болж хувь хүний хүсэл, шийдвэрийг хүндэтгэх нь хамгийн үнэт зүйл мөн тухайн хүний амьдралаа зохицуулах, худалдан авах нь бүгд тухайн хүний эрх тул хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэх үзэл давамгайлах болж эхэлсэн билээ. Үр дүнд нь хөгжмийн урсгал чиглэлүүд чөлөөтэй өсөж хөгжиж, бусад хөгжмийн ололт, шин санаануудыг өөртөө шингээх боломж нэгтсэ. Хөгжмийн хувьд цахилгаан гитар дээр суурилж, мөн бас гитар, бөмбөр ашигладаг. Поп хөгжмөнтэй адил хайр сэтгэлийн талаар дуулахаас гадна нийгэм улс төрийн шидэвтэй дууг дуулдаг. Рок хөгжмийн бусад урлагаас ялгарх бас нэгэн онцлог бол цагаан нарийс хүмүүсийн дунд ихээхэн тарсан байдал юм. Поп хөгжмийг бодвол амьд тоглолт, хөгжим эзэмшилт дээр илүү ач холбогдол өгдөг. 1960-аад оны сүүл үеийг алтан үе эсвэл сонгодог рок үе гэдэг ба энэ үед рок хөгжим бусад урсгалуудтай нэгдэж блюз рок, фолк рок, кантри рок, рага рок, пац рок гэсэн дэд жанрыг үүсгэсэн. Явандаа дэд жанруудаас шинэ бие даасан төрлүүд үүссэн ба эдгээрээс дурдвал дуулалтын элемент голсон прогрессив рок, визуал стил голсон глам рок, хүч хурдыг мэдрүүлсэн хүнд метал зэрэг юм. 1970-аад оны дунд үеэс панк рок нь өмнөх үеийн тогтсон байдлыг хэвдэж илүү эрч хүчтэй нийгмийн байдлыг шүүмжилсэн өнгө баястайгаар хүчтэй гарч ирсэн. Панк рокийн давалгаа 1980-аад он хүртэл үргэлжилж дараа үеийн пост-панк, альтернатив рок хөгжимд ихээр нөлөөлсөн. 1990-ад он бол альтернатив рокийн эрен үе байсан бөгөөд дэд жанрууд болох гранж, бритпоп, инди рок урсгалууд дэлхийд даяар алдаршсан. Ингээд хөгжмийн үйл явц цааш үргэлжилж поп-фанк, рэп рок, рэп метал, гараж рок, пост-панк зэрэг дэд жанрууд гарч салбарлан гарч ирсэн. Англид рокуудын бүхэл бүтэн рок соёл үүссэн бөгөөд нийгмийн альва үзэгдлийн хөдөлгөгч хүчин зүйл болтлоо өгсөн. Мөн Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотод нийгмийг өөр өнцгөөс харсан хиппи соёл үүссэн. Рок хөгжмийн онцлог. Рок-н-ролл урсгал анх 1950-аад онд төгсөн үеэс цахилгаан гитар хөгжмийн цөм болсон. Энэ хандлагыг рок хөгжим олбоолон авч цахилгаан гитар чухал байр суурьтай, мөн бөмбөр, жаз хөгжмийн бэс гитар үндсэн зэмсэг болсон. Энэ гурван инструмент хөгжмийн үндсэн суурь бөгөөд зарим тохиолдолд төгөлдөр хуур, хамоонд орган, синтетик хөгжим ашиглах явдал байдаг. Рок хөгжим тоглож байгаа хөгжимчин дуучдыг рок бэнд, рок хамтлаг гэж нэрлэдэг бөгөөд ихэвчлэн 2-5 гишүүнээс бүрддэг. Сонгодог рок хамтлагууд квартет хэлбэрээр тоглодог бөгөөд гишүүн болгон вокал, гоцлол гитар, ритм гитар, бэс гитар, бөмбөр, клавиш гэсэн өөр өөрийн гэсэн үүрэгтэй байдаг. Рок хөгжмийн урсгалууд болон төрөл. Фолк рок.
Анх гарсан төрлүүдийн нэг болох фолк рок нь 1960-аад онд Америкийн фолк урлаг дахин сэргэж рок хөгжимтэй нэгдснээр фолк рок урсгал үүссэн. Акустик хөгжмөөр хуучин уламжлалт хөгжмийг шинэ үеийн хөгжмөтэй хослуулсан Америкт Woody Guthrie, Pete Seeger зэрэг уран бүтээлчдийн урсгалыг түгээсэн анхдагч юм а. Софт болон хард рок 1960-аад оны сүүлээс мейнстрим рок нь хард болон софт гэж хоёр хуваагдсан. Софт рок нь фолк рокоос үүсэлтэй бөгөөд акустик хөгжим ашиглаж хөгжмийн аялгау гармонд илүү анхаардаг. Анхны алдартай уран бүтээлчд гэвэл Carole King, Cat Stevens, James Taylor нар юм. 1970-аад оны дунд үеэс сүүл үе хүртэл оргилдоо хүрсэн бөгөөд Billy Joel, Америка зэрэг хамтлагууд алдаршиж байсан. Fleetwood Mac хамтлагийн 1977 онд гаргасан Rumors цомог тухайн 10 жилийн хамгийн их борлуулалттай цомог болж байсан. Харин эсвэргээрээ хард рок нь блюз рокоос үүсэлтэй бөгөөд илүү чанга дууралттай, эрч хүчтэй байдаг. Ритм нь энгийн давталтай рифтэй байж хэвчлэн цахилгаан гитараар тоглодог. Хард рокийн гол төлөөлөгчд гэвэл U&T Kings, Cream, Jimi Hendrix, DJ Beck Group зэрэг юм. Энэ урсгал нь 1970-аад оны сүүл үеийн алдартай уран бүтээлчд болох AC/DC, Queen, Thin Lizzy, Aerosmith хийхэн нөлөөсөн юм. British rock 1962 оноос эхэлж British rock урсгал гарч ирсэн бөгөөд гол төлөөлөгчд нь Ливерпул хотын Beatles, Gary and the Pacemakers, Searchers, Manchester хотын Freddie and the Dreamers, Hermits, Hollies зэрэг юм. Garage rock 1960-аад оны дунд үед Хойд Америкт үүссэн ихэнх үеийн рок урсгал юм. Гараж гэдэг нь тэр үед хамтлагууд бэлтгэлээ гаражинд хийдэг байсантай холбоотойгоор үүссэн нэр юм. The Wailers-ийн Take Cool One, Kingsman-ийн Louie Louie зэрэг дуу анхны хит болж байсан дуу юм. Алдартай хамтлагуудаас дурдвал Paul Revere and the Raiders, The Tashmen, Reviers, Sonics зэрэг юм. Roots rock 1966 онд Bob Dylan Nashville хотод очиж Blondie on Blonde альбом бичүүлсэн. Үүнийг Roots rock урсгалын үүсэл гэж олон мэргэжилтнүүд үздэг бөгөөд 1960-аад оны сүүлээс үндсэн рок н роллыг folk, country, блюз хөгжмөнтэй нийлүүлж Канадын бэнд Калифорнийн Creedence Clearwater Revival хамтлагууд амжилт олсон. Progressive rock, прогрессив буюу заримдаа арт рок гэдэг энэ урсгал нь ердийн рок хөгжмөөс уламжлалт үлээвэр бишгүүр хөгжмүүдийг нэмж ашигласнаар хөгжмийн жимсэг дууны төрлөөрөө ялагддаг. 1960-аад оны дунд үеэс Beck, The Beatles, The Rolling Stones, Beach Boys хамтлагууд энэ урсгалаар алдаршиж байсан. 1960-аад оны сүүл үеэс жаз хөгжмийн импровизац ашиглаж бусад рок төрлүүд болох блюз рок, психодел рок, прогрессив рокоос ялгарч гарч ирсэн. 1960-аад оны сүүлээс 1970-аад оны ихэнх үед Electric Flag, Blood, Sweet and Tears and Chicago энэ урсгалын хамгийн алдартай төлөөлөгчд байсан. Glam rock нь Английн психодел арт рокоос үүсч гарсан бөгөөд glam rock урсгалын үүслийг Марк Болонтай холбон үздэг. Тэрээр 1960-аад оны сүүлээр T-Rex хамтлаг байгуулан цахилгаан хөгжмөөр тоглож эхэлсэн. Христ рок хэдийгээр Христийн шашны тэргүүнүүд ёс суртахуунгүй анти-христ сатаник гэж шүүмжилдэгч Христ рок 1960-аад оны сүүлээр өмнөд Калифорниас хөгжиж эхэлсэн. 1970-аад онд Larry Norman зэрэг уран бүтээлчдийн нөлөөгөөр Христ рок хөгжиж алдаршсан. Энэ урлаг Америкийн нэгдсэн улсад их алдаршсан юм.
Панк рок. Панк рок нь 1974 оноос 1974 оны хооронд гараж рок урсгалаас салбарлаж Америк нэгдсэн улс ба Англид анх хөгжсөн хурдан хэмнэлтэй хугацааны хувьд богинохон ихэвчлэн улс төрийн хөнгө аястай дуу дуулдаг. Панк урсгалын нэг гол онцлог нь D буюу өөрөө хий гэсэн ураа байдаг бөгөөд дууны бичлэг түгээлтэй бүгдийг өөрсдөө албан бус суугаар хийдэг. Нью-Йорк хотын Ramones, Patti Smith, Лондонгийн Sex Pistols, Clash зэрэг хамтлаг дуучдыг энэ урсгалын гол төлөөлөгч гэж үздэг. Heartland Rock 1970-ад оны дунд үеэс Америкийн цэнхэр захтай иргэд буюу дундаж давхаргын иргэдийн дунд алдаршсан стилийн хувьд шууд өнгө аястай игэл жирийн амьдралыг хүүрэн дуулдаг Kansas, Rio Speedwagon, Styx зэрэг хамтлаг хамгийн алдартай. Grunge 1980-ад онд байсан ашиг орлогод чиглэсэн mainstream pop rock-оос тис ондоо үзэл баримтлалтай шинэ урсгал Америкийн Вашингтон мужийн Сиэтл хотод түгэн дэлгэрсэн grunge rock урсгал юм. Hardcore punk хүнд металлын элементүүдийг нэг дууралтанд багтааж гитарын дисторси их ашигладаг. Үгний хувьд уур хилэн дүүрэн хайхрамжгүй өнгө аястай байдаг. Green River, Soundgarden, The Melvins, Skin Yard зэрэг хамтлагууд энэ урсгалын анх төгчүүд бол 1991 онд гарсан Nirvana-ийн Nevermind цомгийн Smells Like Teen Spirit дуу хамгийн алдартай уран бүтээл юм. Britpop нь 1960-аас 1970-ад оны Английн гитарын хамтлагуудаас үүсэлтэй бөгөөд 1990-ад оны ихэнх үед ид хүчээ авсан альтернатив рокийн нэгэн урсгал юм. Хамгийн их нөлөө үзүүлсэн хамтлаг нь Манчестер хотын The Smiths хамтлаг бөгөөд энэ урсгал хэдий Britpop гэдэг нэртэй боловч 1990-ад онд дэлхийд даяар таран төгсөн алдартай хамтлагуудаас дурдвал Sweet, Blur, Oasis, Pulp, Supergrass, Electrica зэрэг юм. Heavy metal 1980-ад оны ихэр ирж хүчин суларсан хард рокийн дараа сэтгэлгээ, уран чадвар, техникийн хувьд шинэ шатанд орсон heavy metal мэнлэн ноёрхох хэрэг рок ертөнцид ирсэн юм. Гол төлөөлөгчд нь Iron Maiden, Judas Priest, Manowar, Wasp, сүүлийн үеийнхнээс Gamma Ray, Symphony X, Primal Fear гэх мэтчлэн маш олон бий. Эдгээр heavy metal дарга нараас жилүү хүчтэй, урттай, цоглог, speed хамтлагууд болох Running Wild, Halloween, Blind Guardian, Grave Digger, Rage гихчлэн асар олон хамтлагууд төрөн гарсан бөгөөд hard, heavy, speed металлууд нь одоо ч оршсоор хөгжмийн хатуу төрлийг бий болгох хүн төрөлхтнийг арай илүү сэтгэлгээний хөгжим сонгоход амьдралын цусд болоод бараан талыг харж мэдрэхэд гүнзгий нөлөө үзүүлсэн. Ийхүү гих мэт олон урсгалууд болон төрлүүд байдаг. Рок хөгжим Монголд рок хөгжмийн хүнд төрлүүд орж ирсэн цаг үеэс зарим залуучууд нийгэмд өөрсдөө тодтогох гэж илүү итгээд альбом чөтгөрийн гэмээр хэв загвартай хувцлах болж зарим нь бүр нийлж хүн зодож бос шухаж амьтны зулцагт хамлан алж арх болон мансуурлах бодисонд автаж байсан харамсалтай түүх бий. Гэвч үүндээ Монголд рок хөгжмийн тулгын чулууг соёл эрдэнэ хамтлаг тавьсан билээ. Гэхдээ төрийн оролцоотойгоор бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1970 онд анх байгуулагдж байсан уг хамтлаг pop rock хөгжмийн урлагийг Монголд дэлгэрүүлж байсан. 1970-аас 1980-ад онд Монголын залуусын бүтэн нэг үед рок хөгжмийн боловсрол олгосон гэж үзэж болно. Монголын рок хамтлагуудын ангиллуудыг харна. Love me tender, love me true, all
my dreams fulfill. For my darling, I love you. Энэхүү ангиллыг Чингис хаан хамтлагийн ахлагч Жаргал сайхан 1996 онд хийсэн байна. Дүгнэлт. Рок стил анх 1960-аад оноос эхлэн гарч ирсэн ба 1950 онд үндэслэгдсэн гэж үздэг юм. Рок хөгжмийг электрон гитар, банзан гитар, бэс гитар, бөмбөр, орган, пианогүйгээр төсөөлөх аргагүй юм а. 1960 оны ихэр олон жанрт хуваагдаж эхэлсэн үндэсний хөгжимд тулгуурлан анх фолк рок хэмээх урсгал гарсан байдаг. Манай Монгол улсд бол алтан уурэг хамтлагтай адил юм. Фолк рокийн дараа нь буюу 1970 оноос эхлэн софт рок, глам рок, хэви рок, метал рок, хард рок, прогрессив рок, панк рок гэх мэт урсгалууд дараалан гарч ирсэн ба эдгээр нь одоо маш өндөр түвшинд хөгжсөн байдаг. 1980 оноос хардкор панк рок ба альтернатив рок, 1990 оноос гранж рок, брит-поп рок, инди рок урсгалууд гарч эхэлсэн байна. Дээр нь рок хөгжим тоо томшгүй олон урсгал жанртай гэдгийг хэлхэн зүйтэй байна. Одоо харин рок хөгжмийн төлөөлөл болсон дуунуудтай танилцсан уу? Bill Haley and his Comets. 1, 2, 3 o'clock, 4 o'clock, rock. 5, 6, 7 o'clock, 8 o'clock, rock. 9, 10, 11 o'clock, 12 o'clock, rock. We're gonna rock around the clock tonight. Put your glad rags on. Join me home. We'll have some. As I went walking that ribbon of highway, I saw above me that endless skyway. I saw below me that golden valley. Oh yeah, I'll tell you something I think you'll understand when I say that something. I wanna hold your hand, I wanna hold your. Well, it's 1 for the money, 2 for the show, 3 to get ready. Now go, cat, go, but don't step on my blue suede shoe. Well, you can do anything but lay off my blue suede shoe. In my cold cell, when the bell begins to chime, reflect. Одоо харин цаг хугацаагаар нь ангилсныг харуулъя. We're right and left, she's a couple. You're right and left all alone. Well, you tried to tell me so, but how was I to know? Анхаарал тавьсанд баярлалаа.